тий саний амсраа яаж хурдан нээх вэ гэдэг дээр амар сайн судалж ирсэн байхгүй юу. Тэгээ ийм мундаг аудиторыг тоож толгой явуулж like what's going on. Өөртөө ярьж гараа авцсан заяа ингээ нэг юм хүмүүс ингээл ажилд орчихсон хүмүүс ингээ харангуйтай энэ угаасаа л анханасаа л мундагч байдаг юм уу тий ингээл тий хоёр хүүхэд бол хоёр хүүхэд юм байна. Хээ буддаа минь ч гэдэг юм уу тий. Энэ 29 7 хоног жирэмсэн байхдаа энэ номыг уншсан заяа. Өөрийгөө олчихсан хүнтэй л байж үзэх юмсан гэж амар мөрөөдөжсэн байхгүй юу. Өөрийгөө олчихсан. Хайр сэтгэлтэй байгаа хүн чинь сэтгэлд чинь ч юм уу ингээд нэг таарахгүй бид нар мэддэг шүү дээ. Төө нөгөө гэрлэлт бол миний юм шээж магадгүй нэг хэсэг бас бодсон үйл байгаа гэдэг тий. Ингэж арай гэж нэг юм сууж авах гэдэг ч тий ёо. Хийсээ өмнө ядарсан байдаг. Exactly. Нэг гэрлүүл нь хаашаас тасаад хинрүүч тасаад. За хойлож хаанаас нь хэлэх юм. Амьдрал ямар ч юм болоо гэж. Тэр гэж ярьснаас хойш тухтаа ярих. Уг нь бол уулцсан дээ. Гэхдээ ингээ тухтаа ярих завтай байгаа гэж тэр. Эсвэл хонгоцны буудлын дээр чинь ч гэсэн тэгээд ачаа мачаа хийлээ. Яа. Манай туягч ээж манай дүү хоёр хамт бутсан тий. Хоёул өөжлөө. Би уруу татаж байсан. Oh my god. Чи л уруу татал хүн болгоныг ойлсон шүү. Би бол тэгээд ээжтэй баярлалаа талархлаа. Хаста гоёсэн. Удахгүй удзэгээл явуулчихсан чинь чи тэгээд нулимс. Хэр татан ойлоод исэн шүү ээж чинь тийм ээ. Тэнгүүд нь дагаал би тэгээд дорхноо ойрсон тий. Нэг өдөр хоёулагийн тусалцаа ингээд цуг яваад өгсөн байт юм тий. Яг сүүлийн бараг цуг ирээд цуг яваад. Сүүлийн тэр нөгөө шинэ жил дээр хойш тааралцсанаас хойш сайкл бол ер нь нэг төстэй байгаа шүү тий. Тий яг гэнэ. Ажиллаа хийгээ сургуультай яваад тэгснэ ээж нь ирээд дүү нь ирээд ээж нь яваад дүү нь яваад ингээд тийм. Ирмүн ага. Тэ? Рита дүү ах. 2-7 хоногийн. Тийм 2-7 хоногийн зөрүүтэй. Би таны төрөлтийн түүхийг өөрөөсөө сонсоогүй юм шүү дээ. Та яас. Төрөлтийн түүх oh my god. Рита төрхийг хүсэхгүй дээ ерөөсөө тэ чи ерөөсөө гарч ирэхгүй байсан тий. Дүйдээсээ 4 өдөр оройтож төрсөн аахгүй юу. Агаа нь болохоор өмнө нь 5 хоногийн өмнө төрчихсэн болохоор би яагаад ч нэг юм наан төрх юм шиг санагдаад тэгсэн чи ерөөсөө гарч ирэхгүйсэн тий. Тэр гарч ирэхгүй амар хүйтэн байсныг хэлэх. Тэр чин яаж төрөх үү гэдгийг ингээл амар манифест хийсэн ингээд явж исэн чинь яг нөгөө нэг GBS гэдэг монголоор хэлээ. Монголоор үгдэм байлаа. Яг тийм тийм надаасаас үүдсэн. Тэгээ монгол нэрээ санахгүй. Exactly. Тийм нөгөө нэг бактери present байгаа учраас тэр чинь 35 7 хоног дээр нэгдсэн юм лээ шүү дээ. Тийм учраас усанд бол төрж болохгүй. Тэгээ дээрэс нь тэгж хэлсэн үү те? Тэгж хэлсэн. Дээрэс нь ус чинь гараад одоо төрөх явцсан гэдэг. Уншилт ингээд амар хурдан эхлэхгүй байх юм бол заавал induction хийх хэрэгтэй болдог гэсэн юм хоёр юмыг анзаарах хэрэгтэй гэжсэн аахгүй. Би чинь нөгөө нэг ингээд төрөх явцаа хүлээл өдрөө алхан юуныхаа жирэмснийхаа бөмбөн дээр ингээд донслоо. Тусгай тийм цай энэ төр уугаал нэлээд олон юм хийгээл тэгээ тасгал энэ төр хийгээл тэгэл хүлээгээл байсан. Тэгэл 47 хоног ч өнгөрсөн. Тэгэл за окей. Нэг нь л эрхэн тодорхой гэд тэгээ нэг хахтар хүлээх энэ төр болол би тэмүүжинд яг тэгшүүрчсэн байхгүй юу. Big Bang Theory үзэл гав ганцаараа заяа татаж өглөө энийгээл нөгөө бөмбөн дээр ингэсэн. Яг тэгэл ингээд сууждаг байхгүй юу. 3 өнгөрцөн. Тэгсэн чинь яг ингээл нэг устаашаа гарцсан юм шиг өдөр. Тийм устаашаа гарч байгаа юм шиг ингээл нэг тийм мэдрэмж төрвөл. Тэгэл яг за ус гарчлаа да гээл. Тэгэл босоол дахиад жоохон гарах нь гэсэн чинь юусаа гарахгүй. Тэгэл ямар шийсэн окей сэргээгдүүдээ гээл. Тэгээ сэргээч амар хурд ирээл. Тэгэл гараал эмнэлэг дээр очисон. Окей хүлээж нөгөө нэг ус гарсны чинь тодруулаад хий гээл. Хамгийн хаад ирсэн бол усчин гарсан байх юм бол тойр угаасаа шууд чек ин хийшүү гээл. Нөгөө нэг юутай GBS бактери байгаа учраас induction болгоод чи угаасаа гэрлөө харахгүй шууд нөгөө хийжсэн үү? Natural process явагдана гэд. Тийм нэлээд удаа бас хүлээлгэсэн. Анзаараад ингээл хараад идэм байл л дээ. Энэ хүн дуншилт байна уу үгүй юу гэж мэгээл. Хүлээ авах дээрээ тийм. Тэгэл анзаараад хараал. Тэгээ би чи нөгөө нэг урдныхаа юунээр хэлжсэн яран дээр хэлжсэн тэ нөгөө нэг тусгай тийм програмд Blue Case гэх програмд явж байгаа гэд. Тэгээ тэрнийхээ нөгөө нэг багт ингээ мэдэгдчихэнгөө тэр багын шууд хүлээгээд авчдаг юм байл тийм. Тэгээл нөгөө шууд head эмчин нэрэл induction хийх ёстой гэдэг мэдж байгаа юу гэл. Тэгээд би болохоор жоохон хүлээж болдоггүй гэд би асуужсан байхгүй юу. Тийм induction хийхгүйэр тэ жоохон нөгөө дуншилт ирэх нүг хүлээж ямар ч өөр байхгүй байгаа юм тий. Байгаад байсан байхгүй амар тийм баг зэрэг. Тэгээд тэд нар угаасаа induction хийх гэж бас нэлээд уддаг юм байлээ.
гэлээ л дээ. Тэр хооронд нь бас ингээд уншилт ингээд хөөрхөн naturally эхэлсэн. Тэгээд нөгөө би уншилтаа хэмжгээ би tense гэд машин авсан гэж чамд хэлжсэн санаж байна уу тий? Тийм хаа. Tense гэд нөгөө нэг одоо нуруундаа ингээд наагаад яг одоо нэг тийм жиржиг гэд нэг тийм электроник нэг тийм долгионоор ингээд нөгөө нэг мэдрэмж гаргаад тэр мэдрэмж нь одоо бидний анхаарлыг тархинд байгаа тагтлуу мэдээлэл явуулаад анхаарал сайрнуулад дуншилтын өвдөлтийг ингэж арай багасгадаг нэг тийм машиныг одоо тэр нь бол нэг тийм юу гэсэн үг байхгүй юу? Та ярьж түрээсэлдэг. Тийм. Тэр нь болохоор одоо нэг усаар нөгөө нэг усанд байж байгаа naturally төрөй гэж бодож байсан шүү дээ, тий. Яг тэрний нэгэн төрлийн байхгүй юу? Одоо им тариулж яхахын оронд хэрэгэлдэг бас нэгэн төрлийн. Тэр өстө амар ихтэйс. Тийм үү? Тэрийг хоёлаа хүмүүс бас агуу сайн хэлээд хүчмөр санагдчихсан. Tense гэд Bliss Bird гэсэн баг. Тэрэн дотроос нэг $30,000 л түрээслээд авчижсэн. Тэгээ тэр машин угаасаа нөгөө нэг дуншилтын хэмжээд тэгээ дуншилтын нөгөө нэг хоорондох ямар хугацаа байна гэдэг тэрийг нь бүгдийг амар сайн хэмжээд тэгээд үнэхээр агуу сайн distracted болгодог юм билээ. Тийм би ерөөсө тэр машиныг хэрэглээд тэгээ тэрнээс өөр бас нөгөө нэг газ, laughing gas гэдэг чинь тий тэрийг хэрэглээл төрчихсөн байхгүй юу. Тэр машин бас амар хэрэгтэйсэн. Бүр seriously. Нөгөө ингээд гидсэн дээр зүгдэг юу тань дээрээс зүгээгүй юу тий? Юг? Дуншилт хэмждэг нэг гидсэн. Зүүсэн. Тэр нь болохоор яг уу нөгөө нэг тэд нар чинь болохоор нөгөө нэг дуншилт хэмжихээсээ гадна тэр нөгөө зүрхний цохилт мохилт гээл бүх юмыг ингээд хэмжиж байгаа шээ тэрүүгээр чинь. Би болохоор нөгөө өөрөө контролтой. Тэр чинь би өөрөө контрол ингээд бариад байгаа байхгүй юу. Тэгээ би өөрийгөө ямар хөө байдгийг мэдээд өөрөө нөгөө нэг тэрнийхээ интенсийг ингээд тохируулаад яваад байдаг байхгүй юу. Дуншилт ихсэх тусам өөрөө хүчин нэмээд ингээд яваад болохоор өөрөө бас нэг тийм яа бас нэг тийм өөрийгөө бас нэг сатааруулах тийм айгуу тийм ахтайгаа санагдсан. Яа та надад зүгээр хэлчихсэн хойлоо зүгээр ярианд та нэг түрээслэрэг нэг ярьж байсан. Exactly. Тэгэхээр ч бас нэлийн эрт түрээслэхтэй ч үл нэг тийм хэлээс 35-7 хоногтойгоосоо тий чи би чам бүр сүүлд хэлчихсэн санагдаж байна. Яа exactly. Тэгээ 35-7 хоногтойгоосоо 4-7 хоног түрээслээд өгчдөг юм байл л дээ. Би 36-7 хоног дээрээс түрээслээд 40 хүртлөө яг л төрснийхаа дараа юу н дуусчихсан хугацаанд дуусчихсан. Дуншилт ингээл аажмаар ингээл ихсэл хэрсэн байхгүй нөө индакшн хийхээс өмнө. Тэгээд нөгөө хүмүүс нь ирээл нөгөө нэг индакшн хийхлгүүлэх хүсэл байхгүй байсан ч гэсэндээ хийх ёстой гэд. Тийм би бол индакшнаас айгу хайгаадсан байхгүй юу. Тийм туслаар. Тийм тэгээд тэгсэн чинь нөгөө нэг өөрсдөө ирэнгүүтээ бас тэгсэн нөгөө нэг хүүхдэд усан гарчихсан учраас хүүхдэд нөгөө нэг аюулгүй байхын тулд антибиотик санал болгох юм билээ. Орой нэг 10 үед индакшн эхэлсэн юм уу? Бараг 11 үед тийм шүнийн гэсэн үг шүү дээ, тий? Юу тавчнаад чинь. Юу залчаад байгаа шүү дээ. Хүүхнийхэн сүүн гоочж моччихсан та зүгээрээ. Чи үс амар стратегиэр ингээ хар юмсад гэдэгтэй дандаа. Бүх юм дэлгэнэ. Тэгээд нөхөр ингээл амарч мамарцсан зааж чи ингээ амар релакс ингээ байгаад нь штэ. Тэгээл яг л нөгөө нэг яг хүсний дагуу нөгөө нэг birth plan өгөөл ингээл гоё ингээл орчин ингээ би болгоол хөгжим масаагаал бүх гэрэл энтер ингээл амар гоё унтарсан. Тэгээ би энэ удаа хин дээр Рита дээр naturally өөрийн dilation буюу яаж нээгдэх вэ гэдгийг саны амсраа яаж хурдан нээх вэ гэдэг дээр амар сайн судалж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг айгуу сонирхолтой юм юу болсон бэ гэхээр 0 дээр суухлаар савны амсар ингээд naturally агай хурдан ингээд нээгддэг гинэ. Тий буруу хараа суухлаар яагаад вэ гэхээр 0 гэдэг юм дээр ингээд суунгууд би чин цаанаас угаасаа ингээд relax болт юм л ингээд гой сулраад тий. Тэгээ би 0-т аяг өгсөн байхгүй. Нөгөө эхний үедээ нөгөө амар дуншилт ингээд арай бага ингээд арай жоох ингээд manageable байх үедээ би ерөөсөө 0 дотор л аваад байгаа байхгүй. Тий дүүтэйгээ хойлохна. Тэгсэн чинь амар хөөрхөн тэр нөгөө нэг юуны маань birth баг маань нөгөө нэг одоо midwife маань very light 0 дотор маань ингээд орчрээ заяа ингээд 0-ын маань ингээд жилийн ингээд угсаж ингээд бүр амар ингээд гоё ингээд чимээ ингээд яатсан заяа би тий барыг 0 дотор барыг 90% ийн барыг төрөгчл гадагшаа гарсан. Тийм нэг машин мониторын машин энэ эхний үед тухтай яаж байгаа сүлд нь бол тухгүй байсан л да. Гэхдээ тухгүй ч гэсэндээ би нэг тийм нөгөө том өрөөлөөгөө ингээд очихлоор нэг тийм уртаас ингээд нөгөө компьютер ингээд байдаг штэ монитор энэ гэсэн тий. Тэгээ тэр нэг надад амар тийм intimidating юм шиг амар тийм хэцүү юм шигсэн мэдрэмж төрөөд би ерөөсөө 0 дотор ингээд нэг нуугдаад амар санагдаад сахгүй амар сонирхолтой. Магадгүй нөгөө усан төрн ингээд ботцсон байсан болохоор нөгөө тэр чин байн тэрэн дотор болохоор нэг энэ л миний орчин юм шиг тий. Тэгэл зү яг нэг үнэхээр нэгээс ахуулаад өглөөний 5 хүртэл тэгээд 6 төрчихсөн байхгүй.
Рита ч тий. Манай хүмүүс чинь бүр амар тийм шүнжэнгөө ингэж намайг ингэж тэ ингэж ялгаж зүгээр ингэж чамширын 10 цагт өглөө очил окей. Exactly. Нээлтэрсэн нээлтэр хүүхдээ гаргах байсан. Oh my god. Би бүр тэгээд хардаа Рита дээр бүр тэр нөгөө нэг бүх одоо дуншилтын өвдөлт мөвдөлтөнд амар мэдрэгдээд байсан. Тэгээ би нөгөө нэг хин дүүдээ хүртээс хүлд нь хэлжсэн байхгүй юу. Тэр хоёр болохоор чист амар гой хурдан төрчлөө ингээд амар гой ялаад дуншилт ингээд хамгийн ингээд эцэс дээрээ ингээд очиод би яг ингээд тэгдэг байхгүй юмчтэй. I don't think I can do it. Чиний dilation чинь үзье гэдэг. I think you're ready now. Let's go to the main room гэл. Тэгээд нөгөө нэг төрхийнхөө өрөөлөө аваачаал үнэхээр нэг 3 минут энэ төр дүүснэ яасан. Тэгэл I give everything болол ингээл яг ингээл дүлээл орон дээр ингээд гарч агаад яг тэмүүжин төржсэн шиг доошоо хараад нөгөө нэг дөрөвлөлөө тий нэг баг зэрэг зогсоороо маягийн дөрөвлөлөө мэдээч нөгөө нэг ихний төрөлтийг бодвол хурдан төрсөн бараг 6 цаг гарan ч юм уу нэг тийм intense laborтэй байгаадсан аахгүй. Гэхдээ тэр нөгөө нэг induction хийлгэснээс бас болтгийн болов амар хит ингээл бүр амар хурдан go гээл тэгэл бүр тэр дуншилтууд нь бүр тийм бүр амар хүчтэй ингээд мэдэгдэж байгаа нь бүр мэдэгдээд хөрхийн амтан би сэргийн гарыг нь бүр баг ингээд хөндөр болтол ингээд батцсан тэгэл гаран дээр ингээд тулаад тэр нэг гараа ингээд доош нь олж болохгүй тэгээ булчин бүр ингээд амар яатсан буларцсан байсан гэсэн дараагийнх нь өдөр нь тийм хүмүүс сэтэл хэлэх хэвээр амар ухаан жолоо өгөхгүй л ингээл Yes. Тэг би тэрнээс харин хагаадсан тэгэл I mean үнэхээр outside of your control тийм л л дээ үнэхээр тий яг нь induction хийж байгаа шалтгаан нь нөгөө бактери гэдэг ямыг хүүхдэд оруулахгүй тул нэг ус нь гарцсан учраас тэгээд антибиотикийг их дунгаар өгөхгүй. Тэгээд нөгөө антибиотик чинь 4 цаг болгонд тэр нь үйлчилдэг юм уу да. Тэгээд тэр 4 цаг нэг дунгийн антибиотик уучингуудаа тэрэн дотор төрөхгүй байх юм бол дахиж нэмж өгөх болно. Тэгээд маш их хэмжээний антибиотик өгөхгүй гэдэг учраас хурдан төрүүлдэг. Тийм учраас тийм ерөнхийдөө ингээд induction хийж ингэж жоохон процессын урт болох тийм байлээ л дээ. Гэхдээ төрүүлсэн баг маань бол амар гайхамшигтайс тийм хоёр хүмүүс нэг нь болохоор яг нөгөө нэг сурж байгаа оюутан суулгаж ах шүү дадлага оюутан баг шүү гэсэн. Тэг яг нөгөө нэг main суулагчтайгаа хоёлаа тэрэндээ заагаал тэгэл ингээл тэр нь бүр тэгэл ерөөсөө намайг ерөөсөө тэгэл ээжиг минь арчлал бүр амар хөөрхөн тэгээрээ ингээрээ гэл тэгэл ёо oh my goodness тэгэл хоёр дахь удаа төрж байгаа ч гэсэндээ бас л тэгэл чанга шүү тий. Вау ингэж мэдрэгддэг байлоо гэж бүрээсээ үнэхээр мартсан байт юм лээ тий бас л тэр ярих хөөрхөнсөг мартсан. Just like yes. Тэг чиний төрсөн түүхийг ингээд сонсонгоо би like how did you do it? Тэгтээ тэгтлээ нээсэн байсан гэсэн үг юм уу like яаж тэгээд энэ одоо миний удан байна уу манай нөгөөдөлтэй би харин бас би тэгэл ойлгосон би хурдан төрдөг юм байна би хэрэг дуушилт ирсэн ба шууд дэлгүүр орох хэрэгтэй гэнэ шууд эмнэлэг олох хэрэгтэй би барыг л машиндаа төрөх гэсэн юм байлээ нэ тэгээд чиний нөгөө нэг тийм Монголд бол батны машиндаа төрөх гэсэн юм байлээ pain tolerance гэдэг чинь айгүй өндөр байна үгүй хаа үгүй яг богино хугацаанд болохоор тэр төвчж чадсан байх гэж бодсон би ингээд гайхаад за би энэ яг 10 цаг хөрвүүлчихвэл би чигнээс I can't do it гэж бүр яг хэлэхэд бэлэн байгаа байхгүй би тэгээд нөгөө хурдан ирээд байгаа шокноос гарч чадахгүй энэ юу болоод байна би болохоор дөнгөж эхэлж ийн гэд бодоод байгаа байхгүй юу тэгтэл нөгөө айл хэдийн хүчтэргүй орцсон байсан юм байна л та тэг би ингээд зогсож чадахгүй хүлээлгийнхаа өрөө ингээд гэдэг би ингээ миний нэр ингээд асуугаад тахтан би байж байгаарэ гэдэг ингээ нэг хэсэг байж дуншилтаа дуусгачаал нэг өмнө хэлж мэлээ ингээд заахгүй бараг 5 6 цагаас илүү үргэлжлэх юм бол би угаасаа тэсэхгүй юм байна гэж бодсон. Азар орон дээр гарсан ч өө 7 см нэгтсэн хойлоо ус руу шууд явъя гэл тэгэл ус руугаа би намайг бүр ус руу дэ чи усан чадхаар энэ замдаа төрхөөр юм гэсэн гож байгаа байхгүй. Тэгэхээр би ус нэлээ нэгт. Тэгэл усанд ороод 15 банд болоо шууд төрсөн. Тэгэхээр азар amazing right. Усан дотор орох чинь ингээд нөгөө нэг ингээд хамаг ингээд бие булчин гэдэг юм чинь ингээд амар гоо ингээд сулраад naturally тий. Тэнгүү чинь яг тэр нөгөө нэг үнэхээр нээд явцад аюух тустай байдаг юм байлээ. Тэгэхээр тэгвэл намайг ус руу оруулсан шалтгаан тэр бактери нэдэхгүй гарсан учраас л гэсэн юм байна. Exactly. Yeah. Надад шууд санал болгоод тийм байнга төрүүлж байгаа чи санаа зовлтгүй гэл тэнгүүтэн. That's it. Тэгээд тэр нөгөө нэг тэмүүжинд болохоор яг тэгжсэн байхгүй юу? Ямар байна гэл те. Би болохоор тэгэл усанд орё гэл. Тэгэл усан дотор чинь аюу олон цаг бичсэн байхгүй юу? Тийм. Гэхдээ уснаас ороод гаргаад дэдгүү гэсэн. Тий усан байгаад их юм бол усан дотроо байж ингээд ороод ингээд гаргаад тахлаар нөгөө нэг дулаан халуун болоод идэх юм байдгийн нөгөө нэгт явцанд нь бас ингээд жоохон тий сөргөөр нөлөөлөх гэдэг гэсэн нэг чс. Тий. Тийм болохоор хэрвээ усан төрөй гэх юм бол үнэхээр бас усан дотроо ингээд байгаад байх
тийм төвчээрч гэдэг юм нэг тиймэрхүү байх хэрэгтэй юм шүү. Ер нь бол тийм орол гараал ахаргүй тийм. Тэрчлэг гэдэг юм санагдаа. Ингээл бид их усан төрөд би усанд орч яахаа мэдэхгүй байгаа штэ тийм. Ингээд орон дээр ч болохоор за одоо ирж дүүлээрээ гэж хэлж өгөөд байдаг. Усанд болохоор чанд би ч өөрөө хэлнэ чи өөрөө дүүлнэ гэж юурсэлтэй. За дүүлээ гэсэн. Би ч ингээд гэж нэг хүчтэй дүүл төхгүйгээр ингээд тэгэл буцаж явж байгаа мэддэл ингээд цахгүй гэсэн сүйд өөрөө ядраад. Эдгээр хэзээ нөгөө одоо пуш хийж хэлэхгүй юм байна. Тэгээ бас тэгсэндээ ч урагдсан байж магадгүй юу юм. Oh yeah, right. Yes. Тэрнээс хойш их хол юм болчтой. 4 сартаа хүртэл нэр ингэс ямар их болцсон бэ тий. Сүүлд хамгийн сүүлд чинь та самита хийлээ штэ. I'm just like yeah. Exactly. Би тэрийг болито гэж баг бодчихсон аахгүй. Тийм. Гэхдээ яг нэг амар тийм хитэг ачаалал өгч байгаа юм шиг амар их планд байх хэвээр амар том юм болсон шүү дээ. Тэр том юм чинь нөгөө нэг надад л идея байсан байхгүй. За би ийм шавнараа яг ингэж гаргаж яг ингэж явуулна да гэд бүгдэрийн нь бол яг нэг толгойн дотор ингэ төсөөлсөн байсан. Тэр чинь нэг акшн хийн гэхлээр чинь тэ нөгөө хүн болгоны confirm хийн, setup хийн, нөгөө нэг тоглоомч хариулна, тугийнч барина гэчээр би чинь хамгийн юм ингэ хийдэг болохоор тэр их юм ингэ хийн гэхлээр нэг тийм бас нэг oh my god гэж бодоод байсан. Тэгсэн чинь ер нь нөгөө нэг надланд ингээл хүмүүсээс амар хүсэл ирээд идэх байхгүй юу нэг сошиал суугаар тийм танд нэг одоо юм тийм байгаа юу тий ялангуяа карьерийн юутай холбоотой нэг та нэг тийм сургууль Монголд явуулдаг юм уу гэж мэл тэнгуут нь okay let's do it гэл тэгэл та нар л ингээл битсэн хүн болгоо өдөр yeah of course like yeah гэл тэгэл хүн болгоно ингээл confirm хийчихэнгүүт чинь oh so easy yeah тэгээ тэр бол амар том айгуу сайхан smoothly явчих шиг шинэ ингэчлээс байх та нэг хөл нэг тавил нэг хөл хайрцангуу гайгүйсэн шүү дээ. Тэр чинь хараа хүмүүс харин хүүг чинь хаана байсан бэ? Чи яаж хөл гэдэг тэгээд наадлахын бэлтгэл ажил нь. Бэлтгэл ажил нь easy. Yeah, exactly. Нүг Рита чинь хүүрхэн унтаад идэг болохоор яг унтчих хооронд нь юм хийгээл сая яг нэг сүүлийн 4-7 хоног ойролцоогоор юм уу? Яг нэг 8-аас унтуулаад байна орой. 8-аас тий. Тэгэл яг ингээл унтуулаад орон дээр нь ингээд тавиад ингээд жоохон ингээд бөөлж агаад ингээд орчлоор жоохон сэрүүн байж чад өөрөө ингээд унтчих байгаа байхгүй. Тэнгүүд чинь яг тэрнээс хойш нэг гоё нэг 10:30 хүртэл нэг 2.5 цаг ингээд юм ичих цаг гараад байна. Тэрнээс өдөр нь бол үнэхээр цаг гарахгүй тий. Яаж ч өнгөрж байгаа мэдээгүй нэг цаг гарах гэж хичээгээр толгой бүр будаалаад байгаа ингээд нэг бүх тийшээ нэг ингэж яагаа тэгэнгүүт нь за байлээ зүгээр болчихъя гэх. Exactly. Тэгээд би бол тийч шүү ерөөсөө. За тэрэн дорно зүгээр нэг гарсан цагт нь өөртөө л нэг юм хийчихгээд нэг йог мо хийдэг юм уу зүгээр нэг гоё хэвтдэг юм уу тий яадгийн одоо нэг ном уншчих юмсан гэд гүми хичээж юм заяа яриадсан номнууд байна уншааг ингээ хүлээгдсэн дээ ёо тэрнээс нэг ганц хуцыг уншаа энэ төр гэд тий өдөр нь бол жоохон take it easy яа тэгтээ тэр гойсон. Яа, чимнэс амар хурдан ярьсан дээ. Би хүмүүсийг сонсож амар inspired болсон. Гэтэ би яг өөрөө ярихдаа миний нэг хийсэн алдаа нь болохоор би өөрийнхөө төрсөг өөрлөгөө харуулж тавьсан байхгүй юу? Тэгсэн чинь амар өөртөө ярьж байгаа гараа авцсан заяа. Ингээ нэг юм хүний ямар ч реакшн мэдрээгүй. Юу гэсэн үг вэ? Одоо ингээд нөгөө нэг зүүм чи ингээд нөгөө нэг хэнийг харахад тохируулж байгаа шүү дээ. Чи өөрөө дэлгэсэн дээр би өөрийгөө харцсан байхгүй. Тэр амар том алдаа юм лээ. Би одоо нөгөө нэг ингээд дэлгэсэн дээр ингээд ярьж байгаа хүмүүс ингээд байхад нь би өөрийгөө хажууд нь тавиад исэн шүү дээ. Тэрний шалтгаан чинь болохоор ерөөсөө нөгөө хүндээ нөгөө хүндээ ингэж нэг ганцаараа биш мэдрэмжлэхгүй би бас яг тэгдэг байхгүй. Ганцаараа ингэ дэлгэцэн дээр ингэ байхлаар амар утгагүй ганцаараа яриад байгаа юм шиг санагдаад би ер нь нэг тийм gallery view ингэ тавих айгу дуртай. тэгсэн үү gallery view чинь тавиагүй. Тэгээ нэг ч хүн хараагүй зөө. Нэг хүний царай хараагүй. Яаж ч би чинь нөгөө эхний өдрөө баг нэг л хоёр хамгийн эхнийх нь яа exactly. Тэгснэ ингэ орсноо би яг өөрийгөө контролж байгаа царай нахгүй. Тэгээд юу тэр талаар огт бодог юм чам. Цагаа амар сайн бариад. Би нэг өмнө хальт зүгээр ингээд ярьсан поинтуудаа яриад үтсэн чинь минийх бүр 30-40 минут болчихсон байхгүй. Тэгэхээр за ерөн жоохон хурд ярина. Тэгээд төрөлхийн хурдыг ярьдаг. Од тойр бол яг тэг шиг болсон дээр од бүр хурдан дээр тавьдана. Жогс битэн унтраа. Тэгээд би яг ингээд гарсныхаа яг юу болоод өнгөрөө юу ч ойлгоогүй би өөрөө нөгөө тэгээд би дараа нь зүгээр хэрвээ юм онлайн ядаж зүг баг хуралд зүгээр юм ярих байсан ч гэсэн хүмүүсийн реакшнаараа хүн зүгээр ингээд толгоогоо тохиод яж ах чи хүртэл ингээд тайвшраад ингээд юм юу гэдэг чинь ингээд яг ингээд нөгөө презентацийн бэлтэж ярьж байгаа юм шиг маа хичээл гараацсан. Тэгээд за яг би өөрөө бас нэг тэгсгээл за
за яах вэ юм гэдэг өнгөрсөн. Харин хүмүүсийн яриалуудаас айгүй гойсон. Тэгээд яа, вау. тэгэл яг таны нөгөө коучингийн юунаас чи харж байгаа болохоор хүмүүсийн яриануудыг ингээд нэг энийг иймэрхүү төвхтэй хүндээ гэж нэг хальт гадралж байгаа штэ. Тэрнээс шиг нөгөө background story-г нь яг бүтэн сонсоогүй байжгаад амар сонсон чинь хөөр. Харин тийм аа зү. Үнээр unfiltered заяа. Гарч юм гээл идэж орж ингээд тэр хоорондоо нөгөө алхас чи буцаж дараа нь үзье гэдгсэн чинь чадахгүй нэг ч юм юм та. Яраг нь өрсөд дуусгаж чадахгүй нэг хөөр юм үзтээ. Визнийх нь нөхцөл болохоо ягаад тоогооч болохгүй. Yo my gosh. Яа. Хин Санжид Магийн түүх бүр амар funny. Seriously. Намайг харин тоогооч бол гээл тэгэхээр би энэ одоо ямар агентлахын хүмүүсийг ингэж те ийм мундаг аудиторыг тооцоолгоо явуулчихдаг like what's going on гэх. Хүн 300 400 rejection араас бол бодно л та те яалтчгүй толгойд явж ирнэ л те. Тэгээд яг тэр 300 тэр олон rejection дундаа сууж байгаа хүмүүс тэр story-нууд ч амар хөөрхөн явж байгаа байхгүй. Яа тэгээд өнөөдөр хүртэл өнөө өглөө хүртэл надад амар хөөрхөн имэйл ирсэн мэлээ хүмүүс баярлаа. Саммитаас ямар их урам зориг аваа гэл. Хүмүүс чинь ингээ бүгдээрээ нэг заа волейболыг ботцсон мэт юм шүү дээ. Өөрхийн амт нөгөө нэг ингээл ажил орох гэж ингээл тий ингээл ингэж аваад волейболыг гээд ер нь л бүгдээрнийх нь л яг туулдаг зам байсан тий. Тий хүн болгоны туулдаг зам. Тийм болохоор ерөөсөө миний нөгөө нэг бодлоор нэг иймэрхүү саммит хийх нь яагаад аюу чухал вэ гэхэлэр нөгөө хүмүүс чинь ингээл ажилд орчихсон хүмүүс ингээ харангуйтай энэ угаасаа л анханасаа л мундагч байдаг юм уу тий ингээл амархан л ингээ болцсон байлгүй англи хэлний сайн л билгүйг ингээ бодоод идэг тий тэгэхээр чинь яг үнэн бодод түүхэн дээр бол ерөөсөө тийм биш байгаа байхгүй тий чинь амар хэцүү хүн болгон үнэхээр нэг тийм шалны алчуур шиг байж байх тийм үе зөндөө байдаг тий хинч биш юм шиг санагдаж байна одоо жишээл дараа жил ажилд орох гээд ингээ явна штэ тийм болохоор чамд бас ингээ мэдрэгдэн штэ эхний rejection нэрлээ 2 дахь хэрлээ 3 дахь хэрлээ 300 rejection like I'm seriously you know what I mean таачаал хэрэгжээ боли YouTube боли зүгээр ерөөсөө тий тэрийг болоог яа тэгээ ялангуяа ээжүүд гэртээ хүүхдээ ингээд хараа сууж байгаа ээжүүд чинь амар том гэп авчлаа гээл тийм тэгээд нөгөө нэг гэтээ бидний ээжүүдийн хийж байгаа ажил амар чухал уг нь л амар чухал хамгийн чухал ажил байгаа байхгүй юу тий Тэгээ одоо бид одоо жишээлбэл ингэж бодож ш дараа жилийн 5 сард ажилд орно гэд ажилд орно штэ декрет маань 5 сар дуусна цаг амар хурдан яваад байгаа юм шиг одоо хоорлоо эмчил санагдаад тий одоо хорхож байгаа юм шиг санагдаад гэхдээ яг нэг би ч нэг ажилдаа болохоор тэгж бодож ш магадгүй хэрвээ ажилгүй байсан бол нөө цаг явахгүй тэгээ би ингээд яах гэж амдраад байгаа ч гэдэг юм нэг тийм тий би одоо сандраад ах нь штэ тий би одоо ажил хаах хэрэгтэй гэд тэгээ хүүхдтэй анхаарах гад байдаг гэл амар олон юм ингээд орж ирдэг болохоор тэгээд нөгөө болрын маань одоо түүхтэй 3 хүүхэдтэй болчоод Coca-Cola-д орохоос өмнө тэр сэтгэл зүйн үнэхээр ямар байсан бэ гэд тий дэлгэрэн маань ингээд би ингээд сүлд ингээд рекординг сонсч байсан чинь нөө эмч лаборатори эмч болдог бол хоолон зангираад ойлгож байгаа юм шиг бүр амар хөөрхөн яа тэр сайгүй мундаг хичээлээ нөгөө бүх хүн хайдаг бүр нэмчээсэн чинь хинч бас шалчлаа санагдаад exactly яа хэлэж өгөх үү бид нар чинь Австралид байгаа монголчууд чинь бүгдээрээ тустай амар гоё хой хүний хувьд гоё мундаг хүмүүс байгаа. Одоо коучинг энэ авдгүй маа гэхэд те ингээд саммитад ингээд сунгууд чинь гаргалгаа байдаг юм байна гэд те. Хүний харин яг бид нар ингээд эцсийн үр дүнг нь хараад те одоо энэ угаасаа л мундаг хүмүүс юм энэ угаасаа эндээ магистрийг хийсэн үзгээл. Яг тий арийнхын сонсохоор ингээд за би бас хичээл болж магадгүй юм байна гэдэг хэлж. Тэгээд одоо та жил болгон зохион өгч. Тий, одоо жишээл 15 хүн чинь ерөөсөө арих ярих хүмүүсээ спикерүүдээ бэлдээд байна. Exactly 15 хүн гэхэлэр чинь одоо чи тэгээд мөнгөн зүйл хоёр чинь career coach-ын цугаагүй manifestation програм зурж исэн гэхэлэр чинь 13 хүн. 80 дүүнээс 13 хүн гэхэлэр чинь ерөөсөө бараг л тий хэд цөөхөн хувь нагаа зү тий. Тийм болохоор зөндөө олон өөр түүх зөндөө тийм болохоор дараа жил дахиад хийнэ. Амар гоё ингээд биеэрээ их юм бол бас аюу гоё юм шиг санагдсан нэг тийм тайзматтай live event хийх юм. Буцаад буугаад ирэнгүүт нөгөө хүмүүс гоё networking хийгээд тийм exactly тэр яхаа нэлээд том л төлөвлөгөө хийх. Гэхдээ тэрийг бол ингээл манифест хийсэн байгаа. Бүгдээрээ ингээд сүлд нь яриад бүгдээрээ нэг одоо лайв хийгээл тий. Яа. Тэгээд яг нөгөө нэг тиймэрхүү замнал туулаад би нөгөө нэг zero to hero гэж хэлээд байгаа. Тэгээд тиймэрхүү замнал ингээд туулаад ирчихсэн болохоор үнэхээр нөгөө нэг хүмүүс өөрийнхөө түүхийг бусдад хувааж яг үннээр одоо ингээд хэлэхгүй шүү дээ. Яг юм юм нэр тий ингээд нуугаад би одоо ингээд амар мундаг аудитор хахад намайг таваач болсон ингээд жоохон хичээд ч гэдэг юм уу санаа зовоод ч гэдэг юм уу тий. Ерөөсөө одоо жишээл миний шанаа ерөөсөө тэгдэггүй байхгүй. Яагаад вэ гэхээр
sharing гэдэг чинь ямар powerful вэ гэдгийг нөгөө нэг коуч ингээд сууж байгаа явцдаа би ингээд коучинг програм сууж байгаа шавнартаа өөрийнхөө шавнарыг бас урьж оролцуулж одоо яг тэр нөгөө нэг групптэй айгүй олон спикерүүд бас ирж ярьдаг байхгүй програмын турш this is your future, this is what's waiting for you гэдгийг нь харуулахын тулд sharing гэдэг нь ямар чухал вэ гэдгийг өөрсдөө ингээд мэдэрчгсэн байгаа болохоор эднэр маань бол ерөөсөө тэгэл хагас бүтэн сан цаг гаргаад тэг бүгдээрээ саммит бүтнээр нь ингээд суусан байсан бүр айгүй хөөрхөн нэгнийхээ тэгэл нэгнээс амар гурван байгаа. Чи минь баг уул уурхад орё гэж бодсон гэсэн. Хөөе яа. Энд чи заавал тийм инженер хөө ордог гэж. Би тентхийн уул уурхагийн контент креашн болчих. Яа тийм ер нь перч гой дулаахан газар гэж бодож байна. Queensland. Queensland, you know. Яа. Айгу мундаг, үнэхээр мундаг мэлээ. Тэгэл ер нь бол өөртөө боломж авахгүй гэж бодож байгаа хүмүүс бүгд тэрийг нэг ер нь дараа жилийнхэн заавал үзээрэй хатарсан байна. Exactly. Хоёр хүүхэдтэй байх ямар байна? Одоо юу надад. Oh my gosh. Тий хоёр хүүхэд бол хоёр хүүхэд юм байна. Хоёр хүүхэд 20 хүүхэд санагдахгүй байна тий. Ерөөсөө надад хүмүүс хоёр хүүхэдтэй нийтэмшүүлгээд байгаас тий. Тэгтгэл ах. Ер нь бол би бол ерөөсөө тэгж бодсон шүү дээ. Вау 3 хүүхэдтэй эсвэл 4 хүүхэдтэй ээжүүд аавууд ямар мундаг юм бэ? Яаж зохицуулдаг юм бэ та нар чинь тий? Хүүхэд нэмэгдэх болгонд анхаарал нь ингээд хуваагдаад явт юм билээ шүү дээ. Яг ингээд хуваагдаад тий. Ганцаараа нэг бүтэн full time job байгаа шүү дээ. Тэгэл ингээд хуваагдаад унтуулах цаг гэдэг юм чинь уртсаал. Тэгээ урд нь ингээд 30 минут дотор хүүхдээ унтуулдаг байсан бол одоо чинь тэгэл усанд оруулаад ном уншуулаад энэтрэг гэж адил чинь үнэхээр нэг цаг ингээд болох гэж байгаа юм чинь. Тийм болохоор ингээд амар эртнээс бэлддэг тий. Одоо тэгээ хоол идээд эхлэх юм болоо тий. Тэрнийг цэвэрлэнэ гэж боо юм байна тий. Идүүлнэ гэдэг чинь нэг юм, дараа нь цэвэрлэнэ гэдэг чинь нэг юм. Тийм болохоор вау. Гэр бүлийн чинь динамик хэрэг өөрчлөлт гарч байгаа юм шиг санагдчихэ. Үгүй бүр амар штэ ерөөсөө л тий. Би ингээл бүх юм ингээл нэг 5 нас хүрээ илэрсэн гэж ингээл бүх юм гой тогтоол гэж чимаа гэж дахиад самруулчих байхгүй. Тэгээл уусаа. Ивэл чинь нэг амар тогтоогчлгүй тий ёо. За одоо яг гой аль чинь доо гэсэн чинь ингээл дахиад ингээл бүтэн нэг шинэ ажилд орж байгаа юм шиг тий. Би ч энийг чи яах вэ гээл тий. Оройн рутин нэг 7 хоногт нэг хийгээ болчихж байгаа юм биш шүү дээ. Өдөр болго хийгээл тий. Та яаж вэ? Яас адилхан. Гэтэ би бас нөгөө нэг ингээд хоёр дахь хүүхэд дээрээ амар тийм өөрийн биеийн амрыг хардаг нэг тийм харъя гэдэг нэг тийм шийдвэрийг айгу тийм амар тийм intentional гаргасан. Биеийн амар гэдэг нь хүүхэд чинь бид нар хит их хайхтар ингээд санаа зовоод байх юм ерөөсөй байдгүй юм байна. Тэ ингээд хүүхэд чинь ингээд уйлах юм бол тэ бас ингээд нэг урд нь ингээд жоохон ингээд хүүхэд уйлахлаар л ингээд хүчиж байгаа юм шиг тий бүр ингээл амартай ингээл унтж яхад нь бүр би seriously тэмүүжин унтж яхад нэгдэг байсан байхгүй юу? Амсгалч чинь үү? Бүр чив чимэг ингээ байнгут нь бүр ингээд ажиас зандаа бүр амсгалч мэдчихгүй шүү дээ тий. Тэгээ нөгөө нэг тэмүүжин гидсийг нь харж маад гидсэн хөдөлж гин гэж мэд бүр нэг тийм нөгөө мэдхгүй жоохон шинэ хийж чинь айгу Рита тэр бол бүр үнэхээр амар тийм layback амар тийм амар би ч юм хэлчихсэн шүү дээ. Шүн нөгөө нэг хөхүүлэгтэй хүртэл. Оо яасан. Анаа хараад байгаа юм уу? Би чамайг орон дээр тавьчих идэх үү? За би ер нь та ер нь жоохон дуг хийчээж. Би эрмүнийг аваад гэлсэн үчээ дэрэг. Оо яана би дуг хийх нь яг ч байхгүй тий. Тэр орон дээр ихтэй. That's okay. Амар их кофе мофе уулгачаад чи тий. Алуу ма кафе на гिचгүүдээ одоо унт дэргээд тий. Яа влог дундуур. Өглөө хийсэн даа. Энд чинь 3 зөнгөд дуусаагүй л байна. Чи яасан бороо орцсон тий. Бороо орсон. Нэг хөхтэй авах хэрэгтэй боллоо. Миний хүн ирсэн чи үүлч юм биш тий. Удаа. Тэр удаач гэжтэй нэг 5 минут тацраад ирсэн чинь тий. Яа. За, Рита бол ерөөсө бичлэг дүүрэн л чи моменттэй чи моментийн гимэр л момент шалаа минь. Бид хоёр хидтэй өргөжлүүлж байна. Хойлоо хаашаа явчихад мартчихад яг яач энэ дэр амьдралаа юу хийж чадлаа гэдэг тийм гинт санчлаа. Мартаагүй дээр нөгөө юугаа өгч бэлгээ өгч яа нөгөө энэ жилийн мандлаа ямар гоё юм бэ лөө. Өнгөний сонголтойгоо болохоор таа аль нь тасруу. Which one is you? Oh my gosh. Purple. 2000 нөгөө нэг урдан жилөөсөө бодох юм бол бүр 2 дахин зузаарсан юм шүү. Энэ үгүй ер нь л зузаан нэг адилхан байгаа. Are you sure? Хацсан бүр би бүр амар. Хацсан бүр тасархай заяо. Тэмцэж сонгосон. Wow.
Үн цаасны мэдрэмж энэ төр бол амар гоё. Oh my god, look, this is my favorite. Look. This is purple. The purple өмссөн дээр purple. Гэтэ хардаа яг энэ нэг одоо жишээлбэл чи одоо миний wardrobe үзэх юм бол нэг иймэрхүү хувцас харагддаг. Яг миний нэг өнгийн одоо дурладаг өнгөнүүд байна. Ворон бол өстой үнэн тасраа. Гэтэ purple forever purple. Яг гэж бодсон юм байна. Би яг purple-ыг өмсчихсэн. Охинтой бас нэг шиг үү? Тий, purple өмссөн маш байна. Ай надаа. Баярлаа. Вау. Би яг тэний purple ах гэж одоо энэ уутны стор purple хийсэн. Гэтэ яг нэг сонголт нь байгаа дэр. Энэ стикер энэ гойлцсон байгаас тэ. So nice. Yeah. Wow. Окей. Тэгэхээр энэ жилийн миний нэг манифест хийгээд биелүүлж чадсан тийм. Yes. Чимэн одоо яаж тэ энэ их нүргэний завсраар ирмүнэ. Нүргэний завсраар энийг хийвээ. Харин тийм тий. Өөртөө баяр хүргэе. Хоёлаас нэр 2025 оныг тий супер продакт байх нь штэ одоо. Одоо ингээд нэг 12 сарын сүүлээр би чинь ерөнхийдөө дараа жилийнхаа манифестийнхаа юунд ордог байхгүй юу? Одоо програм эхлэж байгаа хэ нэрээ. Yes. Гэхдээ тэр манифест гэдэг нэг өөрийнхөө юу? Look at this guys. Backpack бүр амар гоё тий. Надлынхаас бас ингээд амар тасраа болсон юм тий. Sexual баярлаа. Өөрийнхөө зүгээр нэг end of year review хийгээд тэгээд тэр review-гээ хийснийхаа дараа жилийнхаа өөрийнхөө манифестыг би нэг 12 сартаа ингээд бичдэг байхгүй ингээд нэг орон зай гаргаж агаад тэгээд тэрийг ингээд нэг гоё шинэ мэд дэвтэр дээр ингээд бичих амар гоё пландад ингээд бичих. Тийм болохоор план D дээрээ бичих нэ. Миний одоо түрүү жилийн чи юу хаана вэ? Миний нөгөө нэг vision board гэдэг тэрэн дээр би нэг манифест хийдэг гэдэг танд харуулж илүү түрүү жилийн харуулж ирсэн. Миний цаас хана. Энэ шүү дээ. Яа. Бүхнээдээ ингэж гаргав. Энэ жилийнхаа одоос гоё гарах гад юун дээр. Манифеста гэж гээл те. Ерөөсө хойл ингээд өөрсдийнхээ манифестыг ингээд хэврээ сууж байгаа штэ. Бид нар юу хийчихв, юу мэдчихв, юу сурчв те. Юу ингээд бодод болчихв гэдгийг нэг поз авч ингээд амар гоё чимээг орчин. Би бол яг нөгөө нэг жилийн сүүлийн нэг 2-7 хоногт ер нь бол tech detox хийдэг байхгүй жил болгоо. Одоо утас компьютер гэдэг юмнуудаа яг бүр necessary-ийг нь байхгүйх юм бол унтраагаад tech detox хийдэг. Тэгэхгүй бол нотлон бол юу явж исэн санагдаж байна. Schedule постууд явж исэн санагдаж байна. Дээрэс нь миний manifestation програмын enrollment нь тэр үеэр ингээд явуулдаг болохоор дүүтэйгээ нэг холбогдчихсэн юм санагдаж байна. Ер нь аль болох хол байхыг хичээдэг байхгүй. Угаасаа ч тэр үеэр манай гэр бүлийнхэн аялж таардаг. Аялаад идэг ч тийм болохоор ер нь аялж явах үедээ яг нэг тийм гоё орон зай гаргаж агаад бичээд суух аюу гоё. Гэтэ одоо нөгөө хоёр хүүхэдтэй болсон болохоор нэг нь унтж байхад нөгөөх нь ингээд сэрүүн байх магадaltaй учраас нэг тийм орон зай гаргана гэхэд бас ингээд аюу тийм том чаленж болд юм билээ шүү дээ тий. Тийм болохоор би бол яг за ер нь бол орой л хоёр хүүхэд унтсны дараа орой л юм байна да гэдгийг нь бол анзаарч байна. Таны өөрийн манифесташн болоход 12 сар гаргаад ерөнхийдөө хийдэг юм байна тий. Yes. Одоо ч тийм тэгэхээр чин тэрэн зориулаад манифесташн програм ч одоо эхэлж байгаа юм. Тий, ер нь түрүү жилийнх чинь одоо ер нь бол дандаа жилийн эхнээс эхэлдэг байхгүй юу? Одоо чиний сууж явах үед тэр чи харин чиний минь сууж явах үед чинь 5 сард нь орлоо, 1 сард нь орлоо. Жилдээс юм да би тийм. Чи 5 сард нь орсон байж магадгүй санагдаад байна надад. 5 сарын version-д нь. Магадгүй. Би чинь 2022 онд 2-ыг явуулсан байхгүй юу? 2024 оноос ахуулаад manifestation програм маань жилийн эхэнд эсэлтэй аваад тэгээд эхлээд тий жилийн турш явж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө програм маань 4-7 хоногийн програм байсан нь одоо 1 жилийн програм болоод өөрчлөгдсөн гэсэн үг байхгүй юу? Тэгээ яагаад вэ гэхэлэр одоо хүн болгон чинь жилийн эхэндээ ингээд зорилго тавьж байгаа шүү дээ. Бид нар шин бүгдээрээ зорилго тавьдаг. Гэхдээ нөгөө нэг тийм хамт олонтой бүгдээрээ хамтдаа ингээд зорилго тавьчаад хамтдаа ингээд жилийн турш ингээд явж байхад айгүй хүмдээ тийм байна гэдгийг би ингээд анзаарсан байхгүй яагаад вэ гэхэлэр хүн чинь ингээд нэг тийм ингээд алаад өгөндөө гээл ингээд нэг 3-7 хоног явангуудаа ингээд нэг тэгэл нөгөө бизнес амьдралынхаа ритмд ороод ингээд мартагдчих гад байдаг шүү дээ тий. Тэгэхээр бид нар програма яадаг болсон бэ гэхэлэр эхний жилийнхаа эхэнд 1 сард одоо эхлэн тий. Core content-уудаа заачингуудаа тэгээд нөгөө нэг улирал болгондоо ингээд group coaching-оор ингээд нийлээд буцаж эргээд уулзаад ингээд яваад ахлаар нөгөө хүмүүс чинь өө тийштэй дараагийн уулзалт чинь тэдэнд олно шүү дээ. Тэрнээс өмнө би иймэрхүү юмнууд дээр ажиллачи үр дүн байна юу байна гэх мэтчлэн арай нэг тийм accountability гэж хэлээд байдаг шүү дээ. Нэг хариуцлагатай байдаг тийм нөхцөл байдал ингээд бүрдүүлж байгаа байхгүй. Тийм болохоор 2024 оны програм бол амар гоё гал халуун явагдаж байна. Одоо хамгийн сүүлийн маань session 11 сарын сүүлээр тэгээд дуусч байгаа гэсэн. Тийм. Тэгээ одоо
Яа, жилдээ нэг одоо эсэлтээ авч ийн гэсэн үг. Тийм болохоор дараа жилийн маань эсэлт 11 сарын 17-нд нээлттэй хийх гэж байна. Лонч програмын лонч. Ааха. Нөгөө бүртгэлийнх нь болохоор хүмүүс нь урьдчилан бүртгэлд ингээд хамрагдаад яваадсан байхгүй юу? 6 сараас ахуулаад нэлөө яалаа урьдчилан бүртгэлд нь хамрагдаа яваадсан. Тэгээд одоо бүртгэлд хамрагдсан хүмүүсээ oh my god 600 хэдэн хүмүүс хамрагдсан байсан. Яа, тэр нь болохоор яг нэг урьдчилаад ингээд бүртгүүлчихсэн хүмүүс байгаа гэсэн. Тэгээд тэрэн дотроо тэр нуурсан бүртгэл хамрагдсан хүмүүсийг би тийм тусгай нээлтийн ивенттэй урьдаг байхгүй юу. Тэгээд тэр нь болохоор яг миний нэг програм лонч гэсэн үг. Тийм имэйл авчихсан байна. Яа, exactly. Тэгээд 11 сарын 17-нд Zoom-ээр тэгээд би тэр урилга дээрээ зөвхөн програмаа танилцуулахаас гадна ер нь manifestation гэж юу юм бэ гэдгийг би хүмүүст зааж өгдөг байхгүй юу. Яагаад гэвэл хүмүүс чинь зарим нь програм цуг боломжгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Зах хугацаа байна. Эсвэл хэрвээ Монгол амьдардаг бол магадгүй нэг одоо санхүүгийн хувьд ч гэдэг юм уу. Эсвэл жоохон оюутай охтод хүүхдүүд байдаг ч юм уу. Гэдэг утгаараа ер нь manifestation гэдэг чинь юу юм бэ? Яг юу хэлээд байгаа гэдгийг нь би ер нь бол алтан дүрмүүд гэж заадаг байхгүй тэр лонч дээр. За чиний үед бол тийм фэнси юмнууд байсангүй. Чи хамгийн анхны туслахын тулд ер нь бол өөрийгөө харж ярьж байгаа. That's it. Exactly. Yeah. Тийм болохоор тэрнээс хойш ч нөгөө нэг одоо онлайн дээр платформтой болчихсон байгаа. Тийм болохоор онлайн платформ дээрээ бүх ингээд нөгөө контентууд нь ингээд орчсон байгаа болохоор seriously okay, actually open your gift folder. Ooh. Yes. Дахиад 2 тест гаргаад ирэх юм шиг. Oh my god гэдэг. Би харин чамд амар фаны. Би нөгөө нэг өөрөө эмэг зүг айгуу дуртай байхгүй юу? Чи анзарч ирсэн үү? Тийштэй таймер гоё. Би чамайг нөгөө нэг эмэг зүгдэг болоо гэж Instagram-ыг чинь ингээд ухуу. Тэгсэн чинь сүүлийн үед эмэгтэй зураг ерөөсөө харагдахгүй байсан. Үгүй н австраличууд зүүхгүй болохоор би санаа зовоод те. Нэг хүүхд мөхтэй штэ. Би олстой нэрээ эмээр гойдог байхгүй юу? Wow, I love it. I absolutely love it. Before the coffee gets cold гэнэ нөгөө бүлээн нойртой хонч үзэг бүтэнтэйгээ уучаад байгаа. Энэ ардаа yeah, so this is би энэ номыг сайн энэ жил уншсан байхгүй юу? Урд нь уншсан гэж тий. Урд нь энэ ном надад байгаа л гэдэгсэн байхгүй юу? Тэгээд нэг уншина гэд нэг тийм гоё тохиолдол нь болохгүй ингээ байгаад байсан. Балид 29 хоног жирэмсэн байхдаа энэ номыг уншсан заяа. Тэгэл уншихтаа бүр ингээл хэвээр нэрэ ойлгохтаа зүгээр ойлгохгүй бүр гэж нэг ихэр татаж уйлдаг шүү дээ. Бүр тгээ уйлсан заяа. Бүр сэргээ бүр ингээ амар concern хүү яа одоо зүгээр үү яаж нэ энэ одоо яг чи юу уншаад яагаад энэ алучнаад намайг цааш нь мааш нь гэд. Гэтэ хамгийн гол нь амар гоё тийм бүр амар гоё нэг тийм амьдралын шүү дээ. Япон хүний бичсэн ном. Тийм амьдралын нөгөө нэг утга учирыг ингээд аюу тийм сануулсан тийм ном байгаа байхгүй юу. Before the coffee gets cold гэдэг нэг уншсан байна. Тэгээд саяны нөгөө нэг summit-д анхаа нөгөө нэг ингээд panelist хийсэн би нөгөө нэг шавнараасаа бүгдийг нь асуусан байхгүй юу. Нэг жижигэн бэлэг бэлдэж өгөхөд та нар энэ номыг уншсан уу гэсэн чинь уншсан хүн ганц ч алга. Тийм болохоор бүгд нь энэ номыг авсаад бүгдээрээ book club нэн заяа. Тэгээ бүгдээрээ гоё уулзалт хийж онлайнаар энэ номынхаа талаар ярилцаж хамтдаа уйлцгаана. Сидней тэр summit оролцсон Сиднейгийн бүүн рүү дараа нь уулзаад. Oh my god ингээ шот мод ууц явж чиж манай ханжирээс 5 минутын дараа шууд гарцгаая гэсэн. Би байсан маш шууд орохоор л байлаа. Баярлалаа. Тийм болохоор би чамайг дараа жилийн програм дахин урьж байгаа. Oh, okay. So, it's a gift that you have. I'm improving a version болчихсон байгаа болохоор би бол I'm really excited about it. Тэгээд яваа суугаад өгөлөөс сэтгэлээ хэлээд ингээд байгаа тийм. Яа, тэгээд чиний нөгөө нэг manifest яа. Яа, чиний нөгөө нэг яг сууж исэн үед чинь бид нар нөгөө нэг яг амар тийм refining болоогүй байсан. Тэгээ яг одоогийнх нь болохоор бид нар ингээд 4 замаар manifest хийж сурж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор яг би яг өөрийнхөө нөгөө туршлага дээр ингээд бодоод үзэхлээр мэдээж хамгийн эхлээд хувь хүн гэдэг чинь амар чухал. Хувь хүний хөгжил гэдэг чинь одоо за саммит суусан хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Ажилд орохын тулд хувь хүний хөгжил гэдэг дээрээ л ажиллах хэрэгтэй байна гэдэг тэр мессежийг шавнар маань бүгдээрээ ингээд өгсөн шүү дээ. Одоо чи бас байна тий. Хувь хүний хөгжил буюу чадвар гэдэг юмыг тий. Ерөөсөө эдит хийх чадвар. Камерны урдаас хийх ярих чадвар тий ингээд хийх мэдчихэл маш олон чадварыг бид нэр өөрөө ингээд хөгжүүлчих юм бол карьер гэдэг юм чинь аяндаа ингээд цаанаас ингээд гоё өгдөл нь бий болчт юм байна. Тийм болохоор хамгийн эхлээд бид нэр хувь хүний хөгжил дээр ингээд ажиллаад ингээд амар гоё ингээд толин ингээд гоё ингээд өөрөө ингээд хараад дотоод сэтгэл рүү орж ажиллах байхгүй юу. Хоёр дахь нь болохоор харилцаа. Хүмүүс бол ингээд ажилд орох нь ажилд орчдөг, мөнгө болох нь олчдөг. Тэгсэн хэрний хамгийн гол нь бидний амьдралд тий ингээд хамгийн их хэмжээний аз жаргал бэлгэлж байгаа чинь харилцаа шүү дээ. Гэр бүлийн харилцаа тий. Аав ээжтэйгээ гоё харилцаатай байх гэх мэтчлэн. Тэгээ гурав дахь нь болохоор санхүү.
Би яагаад санхүүг шинээр ингэж оруулж ирсэн бэ? Энэ жилээс оруулж ирсэн бэ? Урд нь нэг хайхтар тийм сүртэй нөгөө нэг санхүүгийн тал дээрээ тийм амар сүртэй тэгж тодорхойлж манифест нэг хийж байгааг байх гэж би санаад байгаа байхгүй чиний суудаг програм дээр. Тэгээ энэ жилдээ болохоор би нөгөө нэг өөрийн гэсэн нэг тийм санхүүгийн эрхчлөө гэдэг нэг тийм аялалд яваад байна л та өөрөө. Тэ нөгөө ялангуяа хоёр хүүхэдтэй ингэ болчингууд чинь би бүтэн цагаар ажиллах сонирхолгүй болчих чинь хагасаагаар ажиллая. За дээрэс нь байнга ингээд ажиллаад ах уу эрхчлүүдэд тий би 65 настай бодлоо ажилламааргүй байна. Нөгөө нэг FIRE гэдэг тийм movement гэдэг чи мэдхүү? Movement тий FIRE гэдэг FIRE Financial Independence Retire Early гэдэг нь FIRE гэдэг аахгүй гал гэсэн үг шүү тий. Тэр тийм гал гэдэг шиг нэг тийм movements байдаг байхгүй ер нь бол Америк North America-д амар тийм хүчтэй ингээд явагдаж байгаа. Энэ нь болохоор бид нэр эрт яахлаараа заавал хөшөрж ээж тэтгэврт гарах гэж. Тэ залуугаараа тэтгэврт гараад яа exactly залуугаараа нэг санхүүгийн эрх чөлөөнд хүрээд тэгээд тэрнийхаа дараа үнэхээр мөнгөний төлөө биш зүгээр л enjoyment-ийн төлөө ажиллая гэдэг нэг тийм гоё ураа. Би нэг тиймэрхүү замдлаар нөхөр битээр ингээд яриад явж байгаа хгүй. Тэр бол битээрийн гэр бүлийн manifestation гэсэн үг. Өөрсдөө нэг 5-7 жил үгүй. Тэгээд тэрний дараа зүгээр л дэлхийгээр аялье. Энд тентхийн ууланд авирий нөгөө нэг Alps гэл ингээл хаданд авирч авирий. So that's the manifestation. Тэгээ би болохоор өөрөө тиймэрхүү санхүүгийн юм дээр ажиллаж байгаа учраас тэрэндээ ажиллахын тулд урт хугацааны санхүүгийн зорилго тодорхойлоод, богино хугацааны санхүүгийн зорилго тодорхойлоод ингэж явж байгаа. Одоо нөгөө мөнгөн зүйлийг сонссон шүү дээ. Энэ жилийн нөгөө санхүүгийн зорилгоо ингэж тодорхойлчингууд чинь сайд хасалтай болоод, илүү орлоготой ингэ болоод ингэж амар хөөрхөн ингээл тэр чинь амар чухал байгаа байхгүй тий тэнгууд чинь тий. Тийм болохоор тэр нь 3 дахь нь 4 дахь нь болохоор career гэсэн юм 4 замаар бид нэг manifestation гэд хийж амар specific хийж ингэ сураад байгаа байхгүй. Тийм болохоор manifest гэдэг програм маань миний хувьд нөгөө career coaching программаас мань илүү амар тийм миний энэ дэлгэр чи яг бүр ингээл амар тийм тэгээд хуваацсан байдаг шүү дээ. Yes, анзаарсан яг яа exactly. 6 категори би өгсөн байдаг. Тэгээд өөрөө бас хэрэгтэй бол дахиж нэг категори үсгээд тэ. That's it. Тийм болохоор одоо manifestation програмд одоо сууж байгаа хүмүүс маань сууж байгаа хүмүүс маань пландыгаа ингээд бас ингээд амар гоё аваад тэг ингээд угаасаа хүмүүс сэтгэлийг нь уушж хахад одоо өөртөө одоо нөгөө төлөвлөгч тэтэр авлаа гэсэн сэтгэл зөндөө байсан амар хөрхөн. So I'm really excited. 11 сарын 17 гэхэлэр чи нэг ойролцоогоор нэг 3-7 өдрийн дараа лонч нь болох гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор хэрвээ одоо бүр бүртгэлээ хаацсан юм уу сүлхүүн болох юм уу болох юм уу. Тийм. Одоо нөгөө нэг яг лонч болтол нь бүртгүүлэх боломжтой байхгүй. Тэгээ нөгөө лонч дээрээ ирсэн хүмүүстэй би тусгай хөнгөлөлт үзүүлдэг байхгүй юу. Яагаад гэвэл дараа нь бол програм нэг бүртгүүлэх боломжтой. Лонч болж дуусны дараа гэсэн хэдий боловч нөгөө нэг лончд орж ирсэн хүмүүс чинь нэг тодорхой хэмжээгээр ингээд цаг хугацааны хөрөнгө оруулалт ингээд хийгээд орж ирж байгаа учраас гээд би хөнгөлөл үзүүлдэг нэг лонч програм эхэллээ гэдэг одоо нөгөө план маань тий exactly нөгөө early bird гэдэргээл тэгээд байдаг шүү дээ. Яг тэр шиг гэсэн. So that's really exciting. Тэгтээ ингээд manifestation одоо ингээд жишээлх юм бол энэ план дээр тэр төлөвлөх одоо стейжийг явж л байгаа гэдэг. Тэгтээ надаа ингээд manifest хийхин хамгийн хүнд шатна гэх юм уу? Одоо тэрийг ойлгох юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэрнээс ингээд эхэлсэн хүн бол яг ямар нэгэн байдлаар оролдоод үзээд хийгээд яваад байдаг. Одоо миний эргэн тойронд ч гэсэндээ би бол ингээд өөрөө manifestation гэдэг юм одоо ойлгох юм уу? Ямар ч би өөрөө итгэдэг төрлөх одоо итгэдэг гэх юм уу? Энэ ч нэг шашин шиг сонсогдоод байна шүү дээ. No. Чи шашин гэдгийг ингээд нөгөө нэг давхар ингээд оруулаад ирэхлээр хүмүүс нэрээ шашин шиг юм би гэж бодож магадгүй. Яагаад гэвэл чиний үг чинь амар тийм даацтай буушуу. Шашин биш шүү гэлөө. Танаас харин тодорхойлтыг асуух гэдэг байна. Тэнгүүт би ингээд итгэдэг учраас хүмүүс нөгөө монгол хэлэн дээр буухтаа айгүй эвгүй яг шашинлаг буугаад байдаг байхгүй юу? Тийм учраас okay. Тийм учраас ингээд let me tell you what. Okay. За ер нь бол хамгийн энгийн үгээр ингээд хэлэх юм бол manifestation гэдэг чинь би болохоор бодлын хүч гэж орчуулад идэг штеп програм дээр. Ер нь бол бодлын хүч, бодол болгон чинь хүчтэй. За бид нар ингээд нэг manifest хийх гэж ингээд бодъё л доо. За айгүй олон хүмүүс романтик харилцааг manifest хийхийг хүсдэг юм байна. Айгүй гоё найз залуутай болъё, хайр, гоё найз охинтой болъё гэсэн тийм гоё хүсэлтэй байдаг юм байна. Хүсдэг юм байна л да. За зүгээр ингээд жишээ авъя л 2025 онд би гоё найз залуутай болох гэж байгаа гэд manifest хийгээд бодъё. За зүгээр ингээд бичиж болно. Тэмдэглэж битрээ аваад тэ ингээд бүр эсвэл бүр ингээд vision board хийгээд гоё залуугийнхаа дүр зургийг ингээд тавьсан ч байж болж байна. За тэгсэн хэдий боловч хамгийн эхлээд чи буцаад үүр дээр ирэх хэрэгтэй байхгүй. За үүр дээр ингээд ирэнгүүт чинь чиний толгойд орж ирж байгаа өглөө босоод толгойд чинь орж ирж байгаа бодол чиний талаарх бодол.
ямар байна. Чи толинд ингээд өөрийгөө ингээ харангуйтаа би гой наад залуутай болох эрэгтэй хүн гэж боддог уу? Эсвэл би намайг тавхтай exactly намайг тавхтай гэж боддог вэ? Энэ бол ерөөсөө ботал. За ботал гэдэг чинь religious буюу шашинлаг юм ерөөсөө байхгүй. Хүн болгоны толгойд орж ирж байгаа ботал. За ботал болгон чинь энерги агуулдаг юм байна гэдгийг бол ерөөсөө quantum physics буюу энергийн хуулиар ингээд тодорхойлоод өгсөн гэдэг. Яагаад гэвэл бид нар чинь energy бий. За тэр сөрөг ботал тэгээ хоёлаа ингээд бодъё л доо. Би сөрөг боталтай, чи гой ботал. За би босч ирэнгүүтээ намайг харалтаа ийм гачин царайтай юмд тэ ийм мухаа царайтай ч гэдэг юм уу ийм ямар юмных нь гой залуу байх вэ гэж бодоод тэр өдрийг эхэллээ гэж бодъё. Гэсэн хэдий чинь нөгөө нэг manifestation нэг амар гой залуу manifest хийсэн маа штэ. Тэгээ би өдөр ингээд босонгуудаа ингээд өөрийгөө харангуудаа уцаарлаа нөгөө бодлон сөрөг болохоор миний гаргаж байгаа хандлага амар сөрөгтэй гудамжинд ингээд гарлаа. Нэх бусад хүмүүстэй харилцах сонирхол ерөөсөө алга гэх мэтчлээ. Би ингээд нэг сөрөг байдлаар ингээд бусдаа хандна штэ. Тэнгүүт чинь нөгөө нэг хажуугаар гой өнгөрч байгаа залуу ийм сөрөг хүнийг авахгүй штэ. Нөгөө өмөрөөдөд байгаа гоё юм чинь. Тийм болохоор хардаа манифест гэдгийг ерөөсөө зүгээр л хамгийн амархан утгаар ойлгох юм бол чи манифест хийх гээд байгаа тэр өөрийнхөө амьдралд татаж оруулах авчрах гээд байгаа тэр үр дүнтэйгээ дүүц хүз энергийн долгионтой байж тэр чинь эргүүлээ чам дээр бууна. Тэгээд эрэнгүүд бид нар яаж чинь тийм учраас бид нар бясалгал гэдэг юмыг хийх хэрэгтэй. За бясалгал гингүүд зарим хүмүүс бас би Кристиан болохоор бясалгал хиймээргүй байна гэж бас боддог гэж байна. Би энийг сайхан сонссон байхгүй. Тийм. За бясалгал гэдэг бол тий яг үнэ. Мэлэнгуй миний нөгөө нэг заагаад байгаа энэ бясалгал бол ерөөсөө л амьсгал биеийнхаа мэдрэмжэн дээр анхаарч бясалгадаг бясалгал. Энэ шашин шүтлэг юусоо байхгүй. Тийм болохоор хартаа бид нар бясалгал ингээд хийгээд өөрийнхөө нөгөө нэг одоо бодлыг эрүүл болгоод болгочингууд бодол чинь хүчтэй гэсэн шүү дээ тий. Тэр чинь эргүүлээд манифест хийх одоо бие махбод энергийн бүрдлийг бий болгоод байгаа байхгүй. Тийм болохоор манифест бясалгал гэдэг энэ хоёр юмыг салгаж юусэн болохгүй байхгүй юу. За тэгээд ингээд гадуур ингээд байгаа YouTube дээр байгаа ингээд видеонууд ингээд харах юм бол манифест гэхлээр сүнс мүнс гэдэг нөгөө нэг амар тийм фэнтези маяглуу ингээд явчингууд чинь энгийн хүний толгоонд буухгүй шүү дээ. Тийм болохоор хардаа та гэр бүлтэй байж болно, гэр бүлгүй байж болно. Та үнэхээр юу ч амьдралаа хүсчээж байж болно. Санхүү байна уу, ажил байна уу, шинэ орон сууц байна уу, юу ч болов юу байна те. Тэрийг бий болгохын тулд бид нар хамгийн эхлээд өөрийгөө нэг гоё толинд харж агаад дотор хүнтэйгээ ажиллах хэрэгтэй байхгүй юу? Тийм болохоор миний manifestation програм бол ерөөсөө л энэ бүрдлийг нь маш олон талаас нь ингээд бүрдүүлээд өгчдөг учраас одоо миний manifest подкастууд байгаа шүү дээ. Тэр үр дүнгуудыг бол би үзээгүй миний шавнар маань өөрсдөө ярьж байгаа учраас тэр нөгөө бодит үр дүнгуудууд нь ингэж амьдрал дээр хүний амьдрал дээр гарч ирээд байгаа байхгүй юу? Yeah. So now do you understand that it's not about religion? Тийм би бас тийм мэдчихэж зүгээр хамгийн гол нь би хамгийн том асуудал энэ монгол хэлний орчуулгын алдаа гэж боддог байхгүй. Яаж орчуулах ямар юм ч юм уу. Харин яг тэгэж орчуулдаг байна. Яг үндэ би манифест хийдэг вэ гэж байгаа хүн ч гэсэн юу нь манифест хийж идэг байхгүй юу? Өдөр болгон манифест хийж байна. Тийм. Юуг нь ойлгохгүй. Би ингээ жоохон 6 дугаар ангиас эхэлж манифест хийдэг байсан бэлээ гэж ярьж байсан шүү дээ. Эхэлжсэн. Exactly. Багш чинь айгүй мундаг хүн байсан. Тэр үед ингээ манифест хийн гэдэг үгч байхгүй шүү дээ. Тийм үгч мэдгүй. Одоо тийм фэнси үг мөгтэй болчиход байгаа болохсон шүү. Тэгснэ одоо тэр миний дэвтэр дээр байгаа миний одоо ингээд нөхрөө тодорхойлж бичсэн тэр мөр ойлгохыг яг золоо заяа. Тийм болохоор хардаа хүмүүс ингэж бодож иж магадгүй. За би манифест хийж яах юм бэ? Би манифест хийх хэрэггүй шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь та зүгээр нэг пауз аваад өнөөдрийнхээ бодит амьдралыг зүгээр л энэ бодит амьдралаа нэг анзаараад үзэх хэрэгтэй байхгүй. Би хаана амьдарч байна? Би юу хийж байна? Миний гэр бүл ямар байна? Харилцаа ямар байна? Гэх мэтчлэн. За энэ чинь яг бодит орччихсан байгаа энэ чинь тэр чигээрээ таны өөрийн чинь манифест хийгээд бодлынхаа хүчээр бий болгочихсон бодит байдал. Тэрмэнийг харалт амар хөөрхөн. Тийм болохоор хардаа та өнөөдрийгөө тэ өөрчилж илүү гоё болгоё гэх юм бол өөртөөгөө хамгийн гол нь өөрийнхөө бодолтой ингэж ажиллах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Гэхдээ хүн болгон миний manifestation програм цуг гэж биний хэлж байгаа бол ерөөсөө биш. Хамгийн гол нь хүн болгон бясалгал хийх сур. Тэгээ миний YouTube дээр 40 минутын бясалгал би тэг өчигдөр бас нөгөө нэг summit дээрээ заасан 12 минутын өглөөний бясалгалаа бас YouTube дээр хүмүүст ингэ тавьсан байгаа. Тийм болохоор миний YouTube дээрээс энэ бясалгалыг ингэ хийгээ сурчих юм бол үнэхээр хүсэж байгаа юм чинь бодол чинь
биелнэ. Тийм болохоор бид нар бодож байгаа бодолтой амар анхааралтай авахгүй бол сайн санааны үзүүрт тос. Энтергээд бид нар чинь бидний нөгөө өвгдөөс чинь бүр ингээд бүрстэ жинхэнэ манифест гэдэг юм ингээд амар гоё ингээд бүрдэл болгочихсон байгаа бид нар л зүгээр манифест гэдэг нэг тийм барууны холын юм шиг. No. This is very humanly experienced. Manifest чи ээж хүүхд юм байлээ л те. Ээж нөгөө манай ээж болохоор ингээ сайн залбирыг гэдэг байхгүй юу? Сайн залбирыг гэдэг тийм юутай. За тэгэнгүүт нөгөө ээж намайг жоохон тэмцэн зөөдөгс болохоор хүн ингэж асууж гинэ. Тэгсэн чинь хүн тэмцээнд оруулах яах вэ гэсэн чинь би чамд гоё арга хэлчих үү гэдгсэн. Нөгөө нь бүр ээж тэр зориод ирж гинэ гэсэн чинь ээж чи сайн залбир гэсэн. Тэг би ээжийг шоолоод таны яг галзуу хөх ингэ шатсан. Нөгөө чи амар гоё те ийм дуу бэлтмэлт ийм багш нар очмооч гэдэг амар юм зүйлэн гэсэн чи ээж. Манай Монголын нөгөө нэг амар гоё уламжлалууд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл хүн ингээд холын замд явхад сүү өргөдөг. Тэр чин тэр хартаа тэр нөгөө нэг сэтгэл чин бүр амар хүчтэй. Яагаад вэ гэхээр энерги ингээд цацаад байгаа байхгүй юу? Тийм болохоор хартаа бид нар монголчууд тийм одоо юутэй соёлтой газар хэд байна. Гэхдээ айгүй цөөхөн. Ялангуяа бид нар шиг австрал шиг ийм амар материалистик болсон газар бол цаа австралчууд хизээч явсан хүний хойноос сүү ингээд өргөж авахгүй л байгаа байхгүй юу тий. Нөгөө сайхан ингээд анзаарсан чинь би орой хоёр хүүхдээ ингээд унтуулчаад тий ингээд хамгийн сүүлийнх нь ингээд хөхүүлчингүүдээ яг унтах гээд ингэж явахдаа би ингээд яг нэг тийм залбиртыг зуршилтай болсон байгаа байхгүй юу. Ерөөсөө л хүүхдийнхаа эрүүл мэндийн төлөө. Энэ бол ерөөсөө нэг тийм нэгэн төрлийн бясалгал болчиход байгаа байхгүй. Гэтэ хамгийн гол нь би одоо жишээлбэл буддаа минь ч гэх юм уу тий. Энэ ямар нэгэн бурхныг ингэж дуудахгүй шүү дээ. Энэ бол зүгээр л цэвэр intention тэ энерги цацруулаад байгаа байхгүй юу. За тэр чинь амар хүчтэй гэдгийг мэдээд байгаа учраас тэр нь эргүүлээд миний хүүхдийг ямар нэгэн энергийн бүрдлээр ч гэдэг юм бүрхүүлээр хамгаална гэж байгаа болохоор нөгөө залбирна гэдэг ингэнгүүт чинь манай монголчууд чинь бас нөгөө нэг шашинтай холбох гэдэг нь шүү дээ. Эн чинь шашин болон сүсэглэг байдал. Тэ нөгөө spirituality гэж ангилаад байгаа. Тэр хоорондын ялгааг л бас ингээд ойлгож моролоо юм л та тий. So that's really interesting. Тийм болохоор нөгөө manifest гэдэг бол нөгөө нэг од тэгжсэн шүү дээ тий амар хинэттэй summit дээр нөгөө нэг багш болно гэж бичсэн байсан. Яаж чагаад их сургууль ингээд жижиггүй цэцэрлэгийн багш болцсон гэдэг амар. Урд нь тодорхой бичихгүй гэдэг. Exactly. Manifest-ийг яаж за та хоёртай мундаг байлаа. Тэгээд дуусчихсан. За баяртай гэж. За окей. За тэгвэл тийм гоё програм болж байгаа. Тэгээд юу одоо вебсайтаараа бүртгүүлж байгаа, хаагур бүртгүүлж байгаа. Тий, вебсайт линк байгаа. Чи линкийг оруулж байна тий. Сонирхож байгаа хүмүүс авилт. Яа, exactly. Ер нь бол гадаадад амьдарч байгаа монголчуудыг бүгдээрийг нь ороосоо гэж би аяг хүсдэг байхгүй юу. Яагаад вэ гэхээр яг хуу гадаадад амьдарч байгаа монголчууд бид нар нэг Монгол амьдарч байгаа монголчуудаа бодох юм бол бас нэг тийм хоёр дахин ачаалал үрээд байгаа юм шиг санагддаг. Яагаад вэ гэхээр бид нар чинь нэг тийм фейлдэх ирэхгүй хүмүүс шүү дээ. Амжилтанд хүрэхгүй байх ирэхгүй хүмүүс. Яагаад вэ гэхээр бид нар чинь гэрлүүгээ маш хэмжээгээр мөнгө явуулна. Тэ Монгол руугаа ингээд санхүүнд нь гэр бүлийнхэнтэй маш ихээр туслана. Тэгэл дээрэс нь нөгөө нэг биелийн хооронд амьдрна тий биелийн хооронд амьдрахаас гадна нэг тийм ирээдүйд маань ерөөсө баталгаа байхгүй шүү дээ. Нөгөө нэг энтхийн иргэн энтер болоогүй байх юм бол тий. Тийм болохоор биднэрт цаг хугацаа гэдэг юм хамгийн үнэтэй. Одоо бидний маргааш л өнөөдрөөсөө илүү болох юм бол нэг жилийн дотор бид нар амар их юм хийх гээд байгаа байхгүй юу. Тийм болохоор Монгол байгаа хүмүүсийг суугаараа гэж байгаа юм бол ерөөсө биш зүгээр гадаадад амьдарч байгаа хүмүүс үнэхээр зүгээр л өөртөөгөө л байх нэг энэ хугацаа орон зайг ингээд өөртөөгөө бас ингээд бэлэг болгочвол. Окей. За тэгвэл ингээ гарч уу яа. Ингээ гарч уу. Хойлоо самд дуусны дараа хүмүүс ингээ гарч уугаад тахлаар нь хойлоо нэг ядаж нэг сүтэ цайж уусан уу да. Тэгээ уулзаж гээ. Түрүү жилийн хоёр манифест хийсэн хүмүүсийн маань нөгөө удахдаг болчиход байна. Чи тэрч хоёр манифест өөдөөс нэг инээлүүлчих тийм үү? Амар happy болцсонаар да. За окей би тэгвэл one last асуулт асууя зэ энэ манифестийн тухай асуусныхаа. Хүмүүсийн гоё айгуу гоё манифест хийсэн амар гоё төгүүдийг сонссон. Самитаас таны ганц час хийсэн хариулт хэлэх юм бол ингээд манифест хийжсэн та нэг миний өөрийн мань уу? Тий. Oh my gosh. За манай нөхөр. Окей. Манай нөхөр. Чи сэргээ мэдчихэж штэ. Би яг л таны нөгөө талтай. Яа, exactly нөгөө нэг
манай нэг найз тэгжсэн байхгүй за нэг дугууныхаа өрөөс Өрөөс нь дугуугаа. өрөөс нь дугуугаал олчих юмсан те ингээд амьдрал ингээд дугуунаад ингээд жигээ явж байгаа нөгөөний дугуун ингээд таарахгүй байх юм бол ингээд түгтаа гэдэг нэг олгтой явж чадахгүй штэ гэдэг те яг тэрэн шиг би бол үнэхээр өөрийгөө олчихсан хүнтэй л байж үзэх юмсан гэж амар мөрөөдөжсэн байхгүй өөрийгөө олчихсан. Яагаад урд нь өргөжсэн хүмүүс маань тодорхой хэмжээгээр өөрийгөө ингээд олоогүйгээсээ ч үгүй юм уу болоод ч юм уу би дандаа нэг хүнийг засгаал амьдрал явуулснаа тэгээ засгаал нөгөө хүний засгаал тэгээ юм ойлгуулгаал тэгээл нэг хүнийг л янзлахгаал нэг тэгээ амар их энерги ингээд үрээдэснээс анзаарсан байхгүй. Тэгэл сэргээг бол үнэхээр би бол яг нэг ингээ өөрийгөө олцсон. Надаас засуулах ямар шаардлагагүй. Зүгээр л миний өрөөс нь дуу байж болдог нэг хүнтэй болох юмсан гээл. Тэр бол ерөөсөө миний амьдралын бол хамгийн том манифест. Хүүхэд гаргахад амарх юм байлаа шүү дээ. Тэ ингээл хүүхэд олоод гаргаждаг. Хамгийн гол нь гараад ирсэн хүүхдээ тийм хамтдаа өсвөнө гэдэг чинь бүр хамгийн чухал. Үнэхээр эмэгтэйчүүд минь залуугаа охтууд минь сонсож байгаа юм бол амьдралд хамгийн чухал юм карьер болчин, мөнгө болчин, найз нар болчин, хүүхэд болчин үнэхээр гарах юм бол миний багш гэдэг шиг хүнтэй суух гэж бичиж болохгүй байхгүй юу те ямар хүнтэй суух маш тодорхой ч гэсэн ямар ааш зантай ямар ааш зантай ямар амьдралын хэмнэлтэй өөрийгөө яаж хайрлаж чаддаг өөрийн гэсэн хоббитэй найз нөхөдтэй чамаас ямар нэгэн хамааралгүй өөрөө чамгүйгээр happy байж чаддаг яг үнэ that's it яг Сергег бол яг таны нүүдэл гэж хэлнэ. Яаж ингэж хоёр уул халанд давирах дуртай хүмүүстэй хүүхдээ аваад 3 сартай хүүхдээ аваад тэгээ явдаг хүмүүс гоё хаана учирсан байна гэд гайх. We going again this long weekend. Аль тийм явцсан бидтэй та чинь хатгаа явцсан тийм. 3 настай тэгээд дахиад давирах гэдэг. Ахад кампинг хийж байгаа тий. Тийм болохоор бас амар яарах хэрэггүй юм байл л дээ. Нэг одоо ингээд цуг байгаа партнер чинь тий ингээд нөгөө нэг хайр сэтгэлтэй байгаа хүн чинь сэтгэлчин ч юм уу ингээд нэг таарахгүй бид нар мэддэг шүү дээ. Мэддэг. Зүрх сэтгэлээрээ мэддэг. Хамгийн гаднаа үүсгээд exactly хамгийн гол нь тэрийг хүлээн зөвшөөрч салж өрсөж чаддаггүй. Тэг ингээд зуралдаал. Тэр үед амар хэцүү, салах амар хэцүү. Бүр үнэхээр хэцүү. Үхэж байгаа юм шиг тийм амар хэцүү мэдрэмж төрдөг. Нэг хальт хэлжсэнийг санаж нөгөө магадгүй нөгөө гэрлэлт бол миний юм шивэж магадгүй нэг хэсэг бас бодсон үйл байгаа гэдэг тий. Срэдэд харахаас өмнө. Тийм харахаас өмнө тий. Гэрлэлгүйгээсээ гадна хүүхдэггүй байх нэг одоо жишээл таараагүй хүнтэйгээ хүүхдтэй болчихсон дөрнө хүүхдгүй байсан хамаагүй дээр юм байна гэж би айгүйх боддог болцсон байхгүй юу. Тэ амар айж штэ. Тэ ингээд амьдралынхаа турш ингээд нэг буруу хүнтэй хүүхдтэй болчоо тэгээд хүүхдэд зовоно гэдэг ч юм уу тий. Тийм болохоор яг нэг тиймэрхүү зааг дээр ирсэн байхдаа би амар тийм хүч зориг гаргаж агаад хамт байсан залуугаасаа салаад өөртөө орон зай ингээд би болгоод ер нь би өөрийгөө л happy байлгая даа гэд ингээд бодоод өөртөөгөө happy байсан тэр үед маань сэргээ ингээд гарч ирж байсан байхгүй. Тийм болохоор coming to the manifestation again ер нь бол өөрөө л чи хүнээс хамааралгүй жаад жаргалтай болчих юм бол яг үнэ everything is amazing. Яг үнэ яг тийм үед яг зөв хүн гараад ирдэг тий. Тийм болохоор манай монголчууд амар эрт гэр бүл зохион байгуулад байдаг. Анхны that's okay. Анхны учирсан хүнтэйгээ л гэр болчих юм шиг бас болоод идэг юм шиг амал та. Тийм болохоор нөгөө өөрийгөө олж амжаагүй байхдаа өөр хүнтэй ингээд суучглаар чинь тий өөрийгөө олоод ингээд эхлэнгүүд нөгөө хүн нь яг тэр тохирсон хүн биш байна уугүй гэхэлэр нэг хайхтар амар айж амьдрал дуусгаж байгаа юм шиг бодлохгүйгээр тий зүгээр л өөртөө үнэмж байгаад өөртөө орон зай өгөх хэрэгтэй юм шиг байгаа байхгүй юу. So this is like how This is really how I think. Өглөө би хэдэн цагт ирж банштай цайдсан. Одоо хүртэл яваагүй л байна. Одоо явъя юм чинь гэр бүлээ бодъё, амьдралаа бодъё. Очиж хүүхдэд хана халиу үний чихрээ цоглуулъя. Exactly. Trick or treat me дэхи аимшиг хувцас өмсөн юм чинь. Яаж байгаа юм бэ иргүнэ. Алуу хүүхдээ шалаад авчи. Хүс сайхан шин. Хүс. Таар нэг үнчжүүл наажаа. Нэг хак хийчих. Камерны өн хак хийгээд үнсчүүл наажаа. Хин Тэмүүжээ ивэл хоёр амар хөөрхөн тэгдэг шүү дээ. Оо залуу нь үнсчих. Залуу нь охиноо үнсчих. Яа. Ирчилүүдэд хоёр алхахлаг хөвгтөд алчихсан тий. Яана хөөцөлдсөн тэрээс. Хавнаас нь хөрсөөр агаад бүр амар турцсан мис болсон тий. Тэр влог хүртэл тэгээд тий. Тэги. Тэр хүртэл баяртай. За ингээд энэ удаагийнхаа подкастинг видеог өндөрлөлээ. Хамт байсан бүх хүмүүст баярлалаа. Бүх хүмүүс манифест гэж гоё өөрөөр хүссэн зүйлийг өөр юм болгож аваарай гэж хэлээ тий. Яг үнэ. Жил дуусч байгаа юм чинь. Exactly. All right.